Хэрвээ чи болцоод удаагүй байгаа залуутайгаа маш хурдан дотны харилцаанд орчвол тэр залуу чамайг сонирхохоо болох магадлал 90%. Яагад гэвэл хайр дурлалын харилцааны эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэр хоёр өөрөөр ажилтдаг, хоёр өөр дааврууд ялгарч идэг гэсэн үг. Ялангуяа харилцааны их үедээ. За эрэгтэй эмэгтэй хоёр хүний тархинд юу болдог талаар нейробиологи, нейросайенсийн судалгаан дээр үндэслээд тайлбарлчихгүй. Хоёр хүн нэг нэгэндээ таалагдаад татагдаад сонирхож чухархоод харилцаад эхэлж байгаа, болцоод эхэлж байгаа харилцааны их үед болохоор эрэгтэй хүн тестостерон дааврын хэмжээ маш өндөр ялгардаг. Тэр нь болохоор илүү бие махбодын хүсэл хэрэгцээг чухалчилдаг. Тухайн эмэгтэйтэйгээ дотны харилцаанд орохыг хүсэх тэр хүслийг маш их өдөөж өгдөг. Мөн нэг зүйлийг авахыг хүсээд араас нь хүсэлтүүд гүгээд хүснээ авах тэр эрэгтэйлэг мэдрэмжийг төрүүлж өгдөг тийм даавар илүү хүчтэй ялгардаг гэсэн. Тийм болохоор эрэгтэй хүн харилцааныхаа ихэнх үедээ тухайн эмэгтэйтэйгээ дотны харилцаанд орохын тулд янз бүрийн юмнууд хийж яадаг. Илүү тэр дааврынхаа нөлөөлөлд хөтлөгдөж идэг гэсэн. Харин эмэгтэй хүнд болохоор тухайн залуу таалагдж эхэлсэн үеэс, уулзаж эхэлсэн үеэс эхлээд окситоцин дааврын хэмжээ нь бага багаар өсөж эхэлж идэг. За эрэгтэй хүн яг тестостеронд хөтлөгдөөд дотны харилцаанд орохыг маш их хүсэж байгаа үед нь эмэгтэй хүн дотны харилцаанд орчих юм бол яг тэр дотны харилцаанд орсон мөчөөс эхлээд эрэгтэй хүний тухайн эмэгтэйг цаашид сонирхох урт хугацааны харилцаа үүсгэх илүү их таньж мэдэх хамт байх сонирхол нь тэгээ шууд унцдаг. Яагад гэвэл энэ нь весопрессин гэдэг даавартай холбоотой байдаг. Весопрессин эрэгтэй хүний тархинд ямар нэгэн зүйлийг тэмцэж үн цэнтэйгээр олж авах тэр хүслийг өдөөж өгдөг. Ямар нэгэн таск чухал зүйлийн гүйцэлдүүлээд авах мэдрэмжийг төрүүлдэг тийм даавар гэсэн. Весопрессины рецепторууд тархинд үүсгэхэд тодорхой хэмжээний хугацаа ордог учраас тэр хугацаасыгүй рецепторууд нь тархины reward center-т байрлаагүй байх үед нь дотны харилцаанд ороод маш их зүйлийг ингээд өгчих юм бол тэр сонирхол нь ерөөсөө шууд тэгээд унтж байгаа гэсэн. Весопрессины левел нь шууд унтж байгаа гэсэн. Тийм болохоор илүү урт хугацааны харилцаа тухайн эмэгтэйтэй үүсгэх сонирхол, хүсэл, ирмэлзэл тэгээд ерөөхдөө унтарч байгаа. Ихэнх тохиолдолд эрэгтэй хүмүүстэр ийм байдаг гэсэн. Харин эмэгтэй хүн дээр болохоор дотны харилцаанд орсон тэр үеэс эхлээд окситоцин левел нь бүр маш өндөр болоод тэрнээс хойш тухайн залуутайгаа үргэлж хамт байхыг, байнга уулзахыг, илүү emotional connection үүсгэж утга учиртай урт хугацааны харилцаа үүсгэхийг хүсэх хүсэл нь илүү өндөр болчтой гэсэн. Хайрын даавар нь илүү өндөр болоод хайрлах мэдрэмж нь тухайн хүнтэй хайрын холбоо үүсгэх хүсэл нь илүү өдөөгдөд хүчтэй болчтой гэсэн. За яг энэ дээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн орон зөрүү гараад байгаа. Эрэгтэй хүнд цаашдын харилцаанд орох тэр мэдрэмж төрхийн тулд тодорхой хугацаа хэрэгтэй байдаг бол тэр тодорхой хугацаанд нь эмэгтэй хүний хувьд болохоор цаашдын харилцаанд ороход бэлэн мэдрэмж нь үүсчихсэн байдаг гэсэн. Яг энээс болоод эмэгтэйчүүд, охтууд тодорхойгүй байдалд орох харилцааны ихэнх үедээ явж байгаа тухайн залуу нь харилцаа болох ойлгомжгүй байдал үүсгэх тийм зарим эрэгтэйчүүд бүр ингээд алга болох гэх мэт тийм үйлдэлүүд гаргаж байгаа. Яг ийм үед болохоор эмэгтэй хүмүүс нэлээд ингээд тодорхой хэмжээнд дасаад ялангуяа дотны харилцаанд орсны дараа тухайн эрэгтэйтэй харилцаа үүсгэх, цаашдаа хамт байх хүсэл нь угаасаа тийм биологийн хувьд үүсчдэг болохоор heartbreak болж үлдэх магадлалтай байгаад байдаг. За тийм болохоор харилцааныхаа ихэнх үедээ дотны харилцаанд орохгүй байвал эрэгтэй хүний тархинд юу болдог вэ гэхээр весопрессин рецепторууд нь тархины reward center-т бүрэн суугаад тэрнээс хойш чамтай уулзах болгондоо тийм шагнал авсан мэдрэмжийг авна. Яг тэр мэдрэмжийг дахин авахын тулд чиний төлөө маш их зүйлүүдийг хийж эхлэн гэсэн. Весопрессин левел нь яг өндөр болоод эхлэх үед эрэгтэй хүн ямар болдог вэ гэхээр илүү тэр эмэгтэйг хайрлах, халамжлах, хамгаалах, хамт байхыг хүсэх, урт хугацааны харилцаа холбоо үүсгэх тэр хүсэл сэтэл нь үүсч эхэлдэг гэсэн. Яг энийг үүсгэсний дараа дотны харилцаанд орох юм бол тэр нь дотны харилцааны тэр мэдрэмж нь илүү бүр харийн мэдрэмжийг өндөр өдөөж өгдөг. За энэ бүх мэдрэмжүүд төрөөд весопрессин левел нь өндөр болох үед дотны харилцаанд орох юм бол илүү тэр хоёр хүний хоорондох chemistry илүү харийн мэдрэмжүүд, харийн дааврууд илүү их ялгардаг гэсэн. Тухайн үүсгэсэн харилцааг илүү буст хийж өгдөг.
Хэрвээ чи уулзаж эхэлсэн залуутайгаа урт хугацааны харилцаа үүсгэх хүсэж байвал харилцааныхаа ихэнх үедээ эхний хэдэн болцоон дээр ерөөсөө дотны харилцаанд орж болохгүй гэсэн үг. Магадгүй ингэж бодож магадгүй орчин үеийн чи өөрсдөө тэгэл хин нэг нэгэндээ таалагдвал тэгэл сонирхолтой байж болно штэ гэж хэлж магадгүй. Гэхдээ ерөөсөө тийм биш. Яагаад гэвэл бидний тарих сүүлийн 50,000 жил ерөөсөө өөрчлөгдөөгүй. Бид нар 12,000 жилийн өмнөх hunter gatherers үеийнхаараа яг тийм зүйлүүдээ хийгээд одоо амьдарч байгаа гэсэн. Тарих яг юунд яаж ханддаг, яаж ажилдаг тэр зарчим нь бол хийвэрэ байгаа. Тийм болохоор хичнээн орчин нөхцөл өөрчлөгдсөн, соёл хэм маяг өөрчлөгдсөн ч гэсэн тарих яаж ажилдаг нь хийвэр байгаа. Тийм болохоор тархиныхаа яаж ажилдгийг мэдээд тэрнийхээ дагуу харилцаануудаа зохицуулж явах нь маш оновчтой ухаалаг зарчим гэсэн үг. За ингэж харилцаагаа авч явж чадах юм бол тухайн харилцаа чинь илүү хайрын харилцаа болох магадлалтай. Эхэндээ дотны харилцаанд орсон ч гэсэн үргэлжлэж явдаг харилцаа байдаг. Гэхдээ энэ харилцаа нэг зүйл буруу байдаг. Тэр нь юу гэхээр тухайн залуу тэр эмэгтэйг үргэлж өртөнд сайн байна, үргэлж өөрийнх нь төлөө бэлэн байна гэдэгт маш их өндөр итгэлтэй байдаг. Тийм болохоор тэр эмэгтэйгээ төлөө нэг их зүйлүүдийг хийж өгөх, нэг их сэтгэл гаргах болон нэг их цаг зарцуулахгүйгээр байлгаад байдаг гэсэн үг. Яг ийм харилцаанд орж исэн бол та хоёрын хооронд ерөөсөө тийм emotional connection үүсээгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Яг ийм зүйл үүсээгүй болохоор эртний хүмүүс тухайн эмэгтэйтэй харилцаагаа таслахгүй мөртлөө уулзаад байдаг. Ихэвчлэн тэр нь бие махбодын хэрэгцээ болон эсвэл ямар нэгэн сэтгэл зүйн хэрэгцээн дээр үндэслэн харилцаа байдаг. Тэгэхээр ийм харилцааг болохоор яг ингээд цааш нь энэ байдлаар нь үргэлжлүүлээд яваад хахад тийм ч тохиромжтой биш. Энэ сэтгцийн эрүүл мэндэнд бас маш хурдан зүйл. Яагаад гэхээр эмэгтэй хүн болохоор харилцаанд байгаа л бол тийм харийн давар нь илүү ялгараад тухайн эрэгтэйтэй илүү ингээд бондинг болоод идэг бол эрэгтэй нь тийм болоогүй байх үед маш их одоо сэтгэл нь гэмтдэг, шархалдаг. Гэхдээ ингэж үүссэн харилцааг бас өөрчлөх боломжтой. Гэхдээ яаж вэ гэхээр яг эхэндээ хийгээгүй тэр зүйлээ хийж ээж. Ерөнхийдөө бол харилцааны ихэнх үед дотны харилцаанд орчно гэдэг чинь эмэгтэй хүн тодорхой хэмжээний үнцнийг алдчихж байгаа маш тийм амархан болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр тийм мэдрэмж өгөөд дандаа л байж байгаа юм шиг мэдрэмж өгчөж байгаа болохоор дараа нь чи яах ёстой вэ гэхээр өөрийнхөө үнцнийг өсгөхийн тулд байнга тогтмол өөрийнх нь хүссэн үед нь уулзгаа болох, өөрийнхөө амьдралын хэрэгтэй зүйлүүдийг хийгээд завгүй болох, мөн өөртөө илүү анхаарад тэр хүнээс ирүүлэх хүлээлтээ бүр багасгах, байхгүй болгох тийм сэтгэл зүйн төлөвлөлтөөр очих юм бол магадгүй тэр эрэгтэй чинь энэ охин юу болчихвоо гэд магадгүй илүү чиний араас хөөцөлдөх хүсэл нь төрнө. За өнөөдрийн сэдэв маань энэ хүрээд өндөрлөж байна. Энэ нэгэнд санаа, харах үнцэг өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд баярлалаа.